MNC телевиз та бүхэнд цуврал лекцийн нэвтрүүлгүүдийг хүргэж байна. Даваа гарагийн лекцийн нэвтрүүлгээрээ бид Монгол Улсын төрийн сойрхолт жүжигчин Сосор Бармын сайтар эргэцүү лекцийг сонирхолсон зохиолч Айн Рэндийн жүжигийн зохиолын нэрээр нэрлэгдсэн энэхүү лекцийн утга агуулга бүхэлдээ либертар үзэл санааны мөн чанар, хувь хүний эрх чөлөөний тухай байсан бол өнөөдрийн дугаараар сайтар эргэцүү лекцийн 2 дугаар хэсгийг хүргэж байна. Бид энэ удаад Монгол Улсын төрийн сойрхолт жүжигчин Сосор Бармын уран бүтээлийн тухай санаа бодлоос солилцохоос гадна түүний үйл хэрэгт социалист болон өнөөгийн нийгэм хэрхэн нөлөөлж буй талаар үзүүлэлт бэлтгэлээ. Би бол театрчин хамт үзлийн дунд байсан. Нэгний тэнд төлөө, нэгний төлөө гэх юм. Миний хамт толон гэл. Өөстө мандуул шүү дээ. Ёстой ийм мондог өстөнөр манай хамт толны дундаас гээд ингээл өргөөл сэвэ тийм үү? Тэгэл нөгөө хүн жоохон зоргоороо тийм үү жаахан хайлаг цалигсан цагаан цайлганд байгаа алдаа гаргах юм бол тэгэл хамт толноороо дэвсэн шүү дээ. Хамт толны нэр гутаасан, театрын нэр гутаасан, байгууллагын нэрийг гутаасан, социалист нийгмийн гутаасан гэл ингээд нөгөө үхрнүүд ингээд нэг нь өгцөн байхад сэвсэн дээр орилдъя. Үхрүүд. Яг тэрнээс 7 дор ухамсартайгаар тийм муухай үйлдэл хийдэг цаг үе манайд нийгэм одоо 20 жилийн 20 хэдэн жилийн өмнө байлаа ш. Одоо ч гэсэн байж. Миний уран бүтээл бол одоо энэ чиглэл. Энэс өөр жүжигэн зохиол тавьж би чадахгүй, юусэн болохгүй бил. Яагаад ч нэгэнтээ бариад авсан. Энийг орхиод ихээр ухарчих гэдэг. Одоо би гитараа бариад гараад ирвэл 86 оноор ухарчих байхгүй. Орны цаагаан гэдэг. Уран сайхан жаа самаад яатны бол ингэ. Гараад ирнэ дээ. Тэр ухах хэрэг байхгүй надад. Би гитараа бариад найз нөхдөд хандсан хайртай хүний хандр гэдэг дуулна. Сурамгад хайзан дээр гитартай гарч болохгүй. Гарвал мэрэгжлийн төвшөнд гарна ахаа гэдэг. Ийм зарлигийг одоо би өөртөө өгсөн. Надад бол өөр газраас зарлиг ирээгүй. Би бол шагнал урамшил гэдгийг юу гэж боддог вэ гэхээр зэрэг тухайн төр нь тэр сод хүмүүсийг үнэлдэг тийм юм байдаг юм байна. Тийм л үнэлгээ гэж үздэг. Жинхэнэ алдар гавья гэдэг бол хин нэгэнд халбалгүй байх л гавья. Хин нэгэнд халбалгүй байх. Хин нэгэнд гай болохгүй халбалгүй байх том гавья. Тэгээд эглээс эглгүй бүтээдэг. Энгийнээс энгүйг бий болгож чаддаг. Энэ чадвар хамгийн том гавья гэж байна. Жирийн байна гэдэг бол гайхамшиг. Байгаагаараа байна гэдэг нь хамгийн бахархах зүйл гэж би боддог. Зүгээр л байгаагаараа намайг энэ тэгээ хэлчихвээ, тэд тэгээ хэлчихвээ гэдэг байвал тэгэл өөрийгөө л мөхөж. Бид тэгж чаддаггүй. Бид нар байгаагаараа байж чаддаг. Олуулаа болох тусмаа худлаа байдаг. Олуулаа болох тусам худлаа байдаг. Тэгээ үнэн төрхөн согтгоороо гаргадаг. Тэр нь алиагаа алддаг. Тэгэхээр байгаагаараа байх бол хамгийн сайхан. Тэгсэн цагт баялаг та нарын гарт байгаа. Ер нь манай монголчуудын үгүйстэй хүний эрхийн жарахаар өөрийн эрхийг зов гэл. Энэ бол яахааргүй Монгол хөрсөн дээр бууж байгаа либертар үг. Либертар санаа үзэл. Тэгээд тэр нөгөө Чингис хааны басна гайхамшигтай үг вэ. Өөрийн бурууг бусдад бүү тох, өрөөлийн гавьяаг өндөлзөн бүү лойгэрдэг. Одоо Чингис хааны суртаалын төвчоос юуны төвчон гэл би зарлагын төвчон гэд би тэр дунд бол ийм үзэлтэй зөндөн ишлэл үгнүүд байдаг. Тэгвэл тэр үед одоо шинжлэх ухаан жаагүй гэж хэлж ийн л да тийм үү цэгц цогц болоогүй байхгүй. Тэр нь байсан. Тэгэхээр тэрийг мэдэрдэг учраас тийм мэдрэмж нь энэ Монгол хүнд байгаа учраас энэ Айн Рэндийн үзэл энэ бүх юмыг дорхон өлгөөд авчих шүү дээ монголчууд. Би бол хүүхдэд хандах хандлагыг хүүхдийг бол ер нь дураараа байгаасаа л гэж боддог. Дураараа байсан юм ерөөсөө алдаа болдогчгүй. Би яагаад гэвэл би өөрөө их дураараа байсан. Би ганцаараа өссөн. Өвөө эмээ хоёрын хүүхдэлтэй. Тэгээ ганцаараа өссөн. Тэгээ миний өвөө эмээ хоёр бол намайг ёстой дураар нь өсгсөн. Гэхдээ дураар нь өсгөхдөө бол өөрсдөө ажилч хүн байсан хүмүүс байсан учраас бид гуруулхан амьдардаг хөдөө. Тэгээд айл саахалт гэж ер нь баг байхгүй. Яг ганц гэрээрээ хөдөө амьдардаг. Боддоо ганц гэрээрээ хөдөө амьдарна. Тэг бүх юм өөрсдөө
аав ингээд холын зам адуу мал ингээд адуулаад явна. Ээж ойр зур харгалт төлшөө хийн. Би жаахан хөөгд учраас тэр хот хорооны унгас ноосыг цэвэрлэнэ. Хонь өглөө гівтэл босоход нөгөө газар шороон дээр чинь ноосоо үлдээсэн мэт. Тэрийг бүгдийн түүн. Тэр чин одооныхоор бизнес байхгүй. Тэрийг чинь бүгдийн түүгээд хогшроогийн арилгаа тушаа. Тэр чинь мөнгө байхгүй. Тэгэл өнөө үхэр малын хэвтэр бүх юм чинь бүгдийн тэр одоо өхрийн ялгац сууд тийм үү тэр шингэхийг бүгдийн цэвэрлэн. Тэгээ гэр орноо цэвэрлэн. Ингэж явсаар байгаа сүүлдээ аавынхаа ажил ээжийнхээ бид гурваас өөр тэр ажлыг хийсэн байхгүй. Тийм учраас бол энэ миний аав ээж энэ намайг дураар нь хэрнээ. Жишээл би үнэ саадаг байсан. Үнэ савааг үж байгаа үнэгээ саадгалцсан. Ээжийг ингээд тогоонор нь тэр хооронд тогооныхоо усыг үзэхэд орох хооронд нь үнэ саваар санагдаад үнэний мөн барьж үзмээр санагдаад тэгсээр үнэ сагаас сурцсан. Тэгээ үнэгээ саана. Би ингэнээс устын саасангүй үнэ хонь ямаа бүгдийг сааж исэн. Яг тэгвэл надаас өөр одоо ээж аав хоёртаа тэгж ажиллах хүн байхгүй шүү. Тийм учраас энэ чинь хамт гайхамшигтай хамт байхгүй. Ийм зүйлэл хүүхдүүдэд их байгаасаа гэж боддог. Ялангуяа бэлэн тансаг нөгөө баячуудын болоод эхчүүдийн гэрээс балмад залхуу хөөхд төрдгийг багалзуурны мах болчихрахаа ихтэй хойно байгаль тэг зохицуулдсан болов уу гэж үг байд. Чойномой. Тэгэхээр энэ баячууд эхчүүдийн гэрт бадмалж байгаа хүүхдүүд бол хэцүү. Хэцүү буруу дашаа юмар яваад өгдөг тийм үү? Бэлэн одоо юмн дээр өснө гэдэг бол ээдтэй хэцүү. Хэрвээ тэр бэлэн зүйл нь байлаа гэхэд хүүхдийг зөв голдролоор зөв хүн болоход нь эжин авын асар их өр нөлөө байх хэрэгтэй. Хүүхдийг байна сургахаасаа төрүүлж хүн болгох гэж гайхалтай байна. Хүн болоогүй хүнд эрдэн боловсрол эзэмшүүлвэл босоор олон далтан шүд хийгээд босгосонтой адилхан гэж чойл авсан жуугаа гайхалтай байна. Хүн болоогүй хүнд гэж байна. Өөрийгөө үндээгүй, өөртөө хайр шингээж чаддаггүй хүнд эрт эрдэн боловсрол тэр эрдмээ буруу ашигладаг юм шүү дээ. Одоо жишээлбэл эднэр шиг энэ цонхоор харагдаад байна л та. Хилтэй юултай янзтай тийм үү? Баяр зүгтэйг л харалта тийм ээ. Тэрийгэ болзооруулах гэж чадахгүй л дуусчих ш. Эдгээр ч буруу юм хийгээд эхэлдэг байхгүй. Хүнийг дарамтлах. Хулгай ингээд гоё зангаатай хүний нүдэнд дулаахан харагдаж байгаад хулгайч байх. Тийм арга суралцдаг. Тэхгүй тэр хүнд ихгүй. Тийм сайхан хүн яалаа гэдэг үг. Тэгтэл үгүй байдаг. Гэгэнтэн царайлчаад хамгийн босромог юм хийж явдаг хүмүүс олон байна. Жишээлбэл манай мөнгө төрж найруулагч Гамлж биш Шекспирийн Отелло жүжигийг найруул тавьчаад яг одоо жамсран жуугааг тоглоулна гэдгсэн чинь бөөн тэр үед бөөн сенсац болсон. Жамсран жуу яагаад тоглоно гэж юу байдгийм бэ гэд. Тэр жамсран жуугаа чи гой хүн ш. Тийм гой алаг нүдтэй мань шиг юм бөлцгөр биш. Гой алаг нүдтэй тэр хийц загварж ихтэйхэн гоё тий. Тэр үе хүүхэн болгонд бараг дурлж исэн гинлээ. Тим хүн. Тэгээд тээх зөөлөн хоолой өнгөх гоё тим хүн. Гэсэн тэрийг яагаад тоглоулдаг вэ? Яагаад нь болохоор зэрэг жинхэнэ алуурч юм байхгүй. Аюултай. Хов готлогч тим хүн. Тэгээд жүжиг дуусаад хүмүүс гайхсан гэж байна. Судлаач гайхаад сүулдэ дөгшсөн гэж байгаа юм. Ийм гоё хүнээс ийм муухай юм гардыг юм энэ чинь гээд. Тэгээд нөгөө судлаач хажууд нь мөнгө төрж найруулагч та яагаад ингэсэн юм бэ? Би өөртөө гайхал ийм гоё хүнийг та яагаад ийм муухай болгож харуулваа гэсэн. Та нар тэгж хүрсэн бол одоо би багтай байна гэж мөнгө төрж найруулагч миний багш хэлсэн бэ. Тэгэхээр энийг муухай ялгуурлан гадуурхах царай зүс өнгө төрхөөр ялгуурлан гадуурхдаг энэ тэр юм бол ингээд хүүхдүүдийг тийм нэг ялангуяа хүүхдүүдийн дүнг хооронд нь мэдэгдэмгүй байгаа. Яг хөө нэг нь муу аваалаас нэг нь онц аваалаас хүүхдүүд дүнг хооронд нь юусоо мэдэгдэж байна. Аль болохоор хүүхдүүдийн дүнг нууц байлгаад тэгээд нэг зиндаанд хөргөж болгоулгаа болохгүй өөрөөх нь тэр ууц самных нь хэмжээгээр л хүнийг бий болох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор ингээд
муу онцтой бид нар нэг социализм үе чинь одоо социализм үеж гайч юм. Тэгээд юм шиг 2 онтой тэгээд дэрлээ хойноос нь дуутай мэдв. Тэгээд 2 охоор нь 2-ын тоо зүгэл анги гисүүлнэ. Аим шиг энэ өстөг хүүхдээ хүртэл ингэж хэлсэн байгаа. Яадгийн муу аваад үз яах вэ гэсэн. Тэгтлээ шүү дээ нэг юм анзаараа. Миний үед л ингээл онц монц сураал алтан медаль зодоолтой төгсөжсэн нөхдүүд одвоо харна өстөө ямар ч анкаагүй амьдарч байгаа. Тийм тохиолдол байдаг. Бүр нурнаагаад бүр харигт орсонд орсон. Тэгтэл муу зөө аваад хил аманд ороо. Тэг хөөгдөг туудангаа алдаад дунд сурч ирсэн нөхдөө бизнесмен мундаг саятан болцсон. Аймаг орон нутаг улс орны хөгжил мөгжлөөр явж байгаа. Тийм ялгаатай. Жойл усан жуугаа энэ үгийг би ингээд ямар агуу холыг хардаг хүн бэ л гэж бодсон. Арвжаахт бол 19-р зууны оюун санааг бүтээгч байж. Оюун санааг шүү. Оюун санаа. Тийм ч учраас арвжаахт бол их хүн төрөлхтний бэлэг тэмдэг, хон шувуу, утгагийн бэлэг тэмдэг, дээгүүр онц гүн ухааны бэлэг тэмдэг гэж байна. Дээгүүр онц гэдэг орхоо яагаад гүн ухааны бэлэг тэмдэг гэсэн юм хэрэг зэрэг дээгүүр онц гэдэг бол уураа хөрхөг өөрийгөө хатаад алчдаг. Өөр газраас буруу хайдаг. Тийм орхоо юм байна л. Тийм ээ? Хилэнц турхаа гэдэг. Хүнд тэр орхоо шиг авир байдаг гэдэг. Тэгэхээр зэрэг тэр орхоогоор зүрлж хүнд хандаж хэлж штэ. Тийм үнзгийг хэлж гэсэн. Их хүн төрлөختний хэлийг тэмдэг гэдэг нь бол би нэг үннийг хэлэхэд одоо хотогт бол маш олон одоо бүсгүүчүүд ингэж ирж айлсаж буудаг, мөргөл хийх гэж ирдэг, өөртөө ч хайр сэтгэлтэй болоод ирдэг байж. Тэгэхээр зэрэг та нар бол ертөнцийн хамгийн охид дээд ээж бол бурхад тийм ч бас хамгийн хэнцэргэн гуцтай байх учиртай боловсрол мэдлэгтэй байх учиртай гэдэг төвд Монгол хүчийг зааж өгч ингэж оюун санааг ин гэгээр үүж өгдөг юм байж. Арвжаа хотын олон хилцэн үг юмнууд донд Чойно мөн хоёрын дунд бол цэвэр энэ аймаг эндийн үзэл санаа энэ либертар үзэл явж байдаг. Бусдын хэрэг хошуу дүрг шиг булаа хэнэрхэл орчлонд байхгүй өөрөө яхаагаа мэдгүй хөтөл мөнгө юмнууд өрөөл заахсан надаа өөсөө ирцгийх юм гэж Чойно мэн хэлсэн. Ямар гайхамшиг. Гав ганцаараа коммунист нийгмийг тэрсэж. А бусад янз бүрийн зохиолчд бий л дээ. Тэд нар бол эрдэмтэд энэ төр бий л дээ. Тухайн цаг үетэйгээл одоо эвд зохицоол нэг юм амьдрах харгаал жоохон байх нөхөөл хайжсэн. Чойно бол тэнд байх эсэх нь падгүй. Тэд өөрөө шатахгүй юу гэх тэгээд богинохон насалсан. Би бол чамтай өөртөө уулзж байгаагүй. Гэтэл би зохиол бүтээлийн одоо хараал тэгэл үнэхээр хангасан. 7 настай хүүхэд үйл нь гараад буруу орох юм. 7 настай үйл нь гараад буруу орох юм. Үүдэнгийн мэн хомор юуны ялгаа. Үйл нь байгаад өгөх юм. Гөгшингийн мэн залуу юуны ялгаа. Моодор модыг тарин суул могоо болоод хортон тэрнээс гардаг вэ. Муу хүнтэй ханилан суул муу болоод мундар тэрнээс гардаг вэ. Сагалгар модыг тарин суул салааврын жимс тэрнээс гардаг вэ. Сайн хүнтэй ханилан суул саруул уу бэлэг тэрнээс гардаг вэ. Окторгон олон жилийн онцтой гэрэлтэй нэгэн хоёр орчлонгийн амтан олон жилийн онцтой мэрэгэн нэгэн хоёр гэж байна. Тэгэхээр чинь ийм өөрөө бие даасан тийм үү хувь хүний үзэл эрхчлөөг дээдэлт хүн чинь ёстой орчлонгийн амтан олон жилээ юу гэж вэ? Онцтой мэрэгэн нэгэн хоёр гэдэг төр багтах байхгүй. Жавар тэнгэрс ашигл нам гэлээ жалгын ногоос хэрэг нэмэл гэлээ. Жаргалтай суугаад зовлонтойг бол зовлон өөрөө ирэх юм дэрэ гэж. Тийм гайхамшигтай. Энэ дунд ч юм бол асар их зүйлүүд байна. Үнэхээр би бол маш их ном уншдаг. Одоо энэ либертар чиглэлийн бүх номыг уншсан би. Өөрийнхөө номын санд байгаа номнуудын ихэнх хувийг уншсан. Би одоо хувийг хэлж тэгж өнгөрөөд яа. Богинохон наслах орчлонд бодснон гүйцэж талинам дэндүү омголон усаар дэлхийдэн буцаа шингэн юм гэж. Энэ яг миний өөрийн бодлол доо. Тэгээ нөхрийгөө ядрах цагтанд өшвээс хүн хоёр юм байна гэж бодно. Нөхрийгөө задрах цагтны хамагд бас нөмөрхтэй уул гэж өөрийгөө тоон юм тэгээд ийм юмнууд бол надад би хамгийн амар амгалын хөл дураараа тэгэж үздэг. За манай гэр бүлийн хувьд бол ийм дураараа хүнтэй амьдрах хэцүү. Ийм хүнийг ааш авирыг олох бол тун хэцүү. Тийм хэцүү нөхцөлийн дунд бол хортой нөхцөлийн дунд нэг хүн амьдарсан одоо хүртэл тийм. Тэгээд би энэ дурлал хайр хоёрыг харьцуулж бодоод нэг инээ төрдөө. Дурлал бол урамтай.
дурлаж хоорхол хоёр бол урвамтгай учраас хүнийг яаж мэднэ. Хайр гэдэг бол үнэхээр гайхалтай. Би энэ одоо гэгээн ариун хайраас болж бол зөндөн олон бүтээлээ биччихсэн би. Би өөрөө дуугүй миний хээр хонсон саран газраас салж одондаг гэдэг хэнцэрхэн дэлхий шүүдэртэн галталзаж алхаар нь хэлж ярихгүйгээр л бие биеийн зүтгэл нь бидэн хоёр агч юм. Тэгээ энэ шүлгээ бичээд дуусаад жилийн гамбалг золоо орж ирээд хөгжим аяа зохиол нөгөө шүлгээ ингээ харж яснаа. Хүш энэ чи би аваад явлаа аваа. Хүч ганцхан хувь наад чинь гээд гэсэн 30 минутын дараа эргэж орж төгөл дөр орон дээр аяын ингээ даа. Тэгээд энэ доо би өөрөө гэж доо байт юм аа одоо үлэмжийн чанар та нар сонсмор байвал нөрөөч YouTube руу ороод сосрогом догмит гэдэг үзэхээр тэнд миний доо муу янз бүрийн байгаад байт юм бил. Холын бүдгхэн цагийн минь хоньны нэхийн өлгийчи энэ хорвод юг шүтдэг юм бэ гэж эзнээс удаасуу. Тохон чинэхэн ялах үед минь толгойн дээр зүйлттэй байсан. Эсгийгээр хайчилсан үнэгчи эзнээс удаасуу. Шүтлэгтэн биш гэлээч би шүтдэг ганцхан шүтэнтэй юм аа. Огторгүй тэнгэрт би шүтдэггүй. Одон гарагт би шүтдэггүй. Монголын дашган байгалийн сүр түзэгдэлд би шүтдэггүй. Олны хилам хараал ерөөлд би шүтдэггүй. Нүдэнч хов тавиланг би шүтдэггүй. Нүгэл буян бурхан чөтгөрөгч би шүтдэггүй. Би эмэгтэй хүнийг шүтдэг юм. Би их хүнийг шүтдэг юм. Би ээжигийн шүтдэг юм. Би гагцгүй би гэдэг дотоод ертөнцийн бие минь хүчин чадлын минь биштэд итгэх итгэлийн минь бүтээсэн аваагааг тэр уран хүнд амьд баримл амьд зураг амьд дууг бүтээж бурхан багшаасч эд чадлаараа давсан буурал өстэй бяцхан эмгний өмнө өөрийн ирэхгүй өвдөг сөхөрн онцаг хүмүүс хоёрыг бүрхэг байх хоёр онгон илгэнд намайг тэрч өсгсөн эчийн онгойж үлдсэн аав юм норон дээр яруу найргийг бөөлж өсгсөн эчийн учирсан бэрхийн өмнө унад сөгдлөгүй улирсан сар жилүүдийн хойноос уйлж унжлагүй хэлхээс удн нулимсан бүүвэн дуу болгож хэнтийн нутгийн боржгон тал дунд айлын ганц баг нь болж явахтан энэ хүн хараач юм эмгэн байгаагүй юм аа. Өнөөдөр харахад намрын навч өчүүхэн шар эмгэн гэлээч намрын навч шиг биш. Хаврын цэцэг шиг найган дэлгэрч явсан үе энэ хүнд байсан юм. Найган дэлгэрч явсан хаврын цэцэг байхад 81 сүлжээ хархан гэзэг нь одоогийн бүсгүй булчин шиг байхад насан залуу шүдэн бүрэн ухаан саруулхан байхад нар шиг залуу сар шиг гэрэлтэн эрвэхэ шиг эргэж хоргож байхад алтан дэлхийн бүсгүй хүний адарматайхан хувьцъя ард гаралтай энэ хүнээр арай хатуу тоглосон юм. Галцог шиг залуу насны ган төмөр шиг бие цогцос ганган үзэмж онгон хайрыг гар датлгүй шагнасан мөртлөө хамтд нас хар толгойн цагаан болтол нь хайрын сэтгэлээр үр дүнж хатуу тавилан заяасан байна. Стэнхас панцчин шиг эрхэм дотноос аригчин шиг элдвтэй хорвоо миний чигийн элэг зүрх рүү цөмшөлж эрийн булаач гэрийн хослоод өнкри үрсийн тэрвүүлээд эрэм талын хөдөөгийн нэгэн үлжинд эргэж харлаг хайсан байна. Цаг өөр байж цагаан гурил үйтэн харнаас үнэтэй байж цаг алчиг
шаргалан панцчид эзэн хаан шиг байж. Бугавч бөгжнийх нь оронд будааг шанагаар нь биш. Ширхгээр нь тоолгодог гэж байж. Эмэг даруулганых нь оронд ирээн даваг уртаар нь биш. Утсаар нь хэмжиг шахаж байж. Тэгвч Монгол хүний сайхан сэтгэлийг тэр дайн цус шангараа хэмжиж чадаагүй юм. Дэвчээр эхийн итгэл хоёрыг тэр жилүүд шуугант зээл дээрэн худалдаж амжаагүй юм. Эрчүүдийн худал үнэн үгэнд итгэж эрдэнэ болсон залуу насаа худалдаанагүй ичим. Хурууган цоорч нурууган бүхийдл ганцаараа ажил хийж эргэх дөрвөн үлрэлд орон гэрээнд тижээсэн. Хүйтэн харанхуй шин хотны захад чонуулахад хүүхдүүдэн айлахгүй юм шүү гэхдээ өөрөө айгаагүй дөрөв зүйлж сүх барин сууж дэсгэд барих салхитан шуурганаар чагтганасаа зурж тэнгэр нэргсэн шир өмөндөрнөр үр хүүхдийн харамлан халхалж тэмээгээр орон гаж очиж чихэр авчирч тэр жилүүдэд биднийг угаарч дутаалгүй хүн болгосон. Бид инээж баясаж хөөрч элэг бүтэн өсцгөөс. Биднээс нуугдаж харин хаяа ичийн ойлж биднийг хүн болгосон. Ээжийнхэн зовлон мэдхгүй бид байн аавыгаа нэхэж элэг зүрхнийхэн шарахыг урж хөндөж хүн болсон. Гэвч амьдралд өвдөг сөхөрлөгөө гэрийнхэн ганц алтан баг нь болж гэргийн хүнд заяасан хүнд ачааг үрч гэрэлт хөшөөмөд бат зогсож чадсан юм а ичим. Одоо болжтэй зайлуул ойхон номер аймхаа болж олон хүүхдээ амархан баярладаг амархан гомддог болж ойдсан сайндан цацдаг өмгсөн хоолндон зогсдог болж үг хэлэхээр буруу дулаал хатуурдаг болж үнс бүжигнүүлж зуухны өмнө хөөрдөг болж ийм ч хүн байгаагүй юм шүү хөрхий гэж ичигийн тухай хүн бүхэн ярина. Ийм хүн байгаагүй нь үнэн. Ийм болгосон хүний бий байна. Гэвч чи намайг ийм болгосон шүү гэж гимлэж зэмлэж нэг ч удаа хэлээнэгүй. Тэнгэр шиг уучим төвчээртэй дэн тэнгис шиг гүн нинжин сэтгэлтэй дэн эглийн эгэл энэ хүнийг би шүтдэг. Инкри сэтгэлтэй олон чиг надад миний жишг байгаа ч билүү. Их хүн олон чиг намайг миний жишг хайрлаач билүү. Эрэби эндэж тэнгэр тулмаар хэрэгдэг дэвч ирэх багах шиг нууж цонхон суудаг. Эвдэрч хүний нүдний булаа болсон ч үедээ эрдэнэ мэт өрмөнөг жинкрилэн байдаг. Энэ миний шүү дээ. Өсгөөс өдий болтол өвдөг сөхрөөгүй өн мөнгөн ганц миний шүү дээ. Өнөөдөр намрын өвч шиг болсон өчүүхэн шар эмгэн чимний миний шүү дээ. Өөр би юу шүтэх юм бэ? Намайг төрүүлсэн миний хамгийн нандин шүтэн миний ээж оюун хонгороос ирсэн ба.